чадвар хэсгээр бас гişүүд бол дэмжиж байгаа юм байна гэж байна. Тэгээд цаашдаа процессор нь яаж өөрчлөх ёстой. Монгол Улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг зарчмын үед улсын хурал, нийгэм, за хэвлэл мэдээлэлээр ийм өргөн дэлгэр хилцүүлэг өрнөж явж байна. Зарчмын үед бол улсын хурал дээр бол дэмжиж байна. Хоёр зүйл дээр л эргэлзээ бүхий шүүмжлүүд байна. Энэ бол одоо парламентын засаглалтаа манай орны хувьд бол сайн хэрэг. Ямар нэгэн одоо хуулийн төслийг төрийн тэргүүнээс одоо шахаж тулгаж байгаа зүйл байхгүй. Хилцүүлэг өрнүүлээд, засаж сайжруулад явах ёстой. Тэгэхээр хоёр зүйл дээр л одоо би хариулт өгмөр байна. Нэг нь бол эхний эргэлзээ бол энэ хуулийн төслийг өргөн барьснараа Монгол Улсын ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээд байгаа юм шүү. Хэн нэгэн улсын хурлын гишүүнийг эргүүлэн татаад тэр эрх мэдлээ өөртөө авах гээд байгаа юм шүү гэдэг эргэлзээ. Хоёр дахь нь намын жагсаалтаар нэр дэвшиж орж ирсэн хүмүүс аа. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдээ нам нь эргүүлэн татдаг эрх мэдлийг тэр намын дарга ч юм уу те намын одоо эрх барьж байгаа дээд байгууллагад нөхөх гээд байгаа юм биш үү гэдэг ийм л хоёр эргэлзээн дээр парламентын зарим гишүүд асуудал тавьж шүүмжлэл өрнүүлж байна. За энэ бол зөв ёсны хэрэг. Энэ бол сайшаалтаа. Тэгэхээр эхнийх дээр нь тайлбар өгөхөд бол Монгол Улсын ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль нь Монгол Улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч өөрөө санал гаргаад улсын хурлын аль нэг хариуцлага алдсан тангаргаасаа нэтсэн гишүүнийг эргүүлэн татъя гэдэг тийм үг өгүүлбэр агуулга огтоосоо байхгүй. Үндсэн хуулиараач Монгол Улсын төрийн тэргүүд ийм их олгодоогүй байхгүй. Тэгэхээр энэ болохоор ерөнхийлөгч та бүхэн ажилдаа хариуцлагатай байгаа ч хуралдаа оролцдог байгаа ч хуулиа хилцдэг байгаа ч ёс зүйтэй байгаа ч гэдэг энэ шаардлагыг л энэ хуулиараа тавьж байгаа. Үндсэн хуулийнхаа хүрээнд тавьж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 126 гишүүн энэ улсын хурлын гишүүндээ хэн нэгэн хариуцлага алдсан, тангаргаасаа нятсан гэж үзэж байгаа тэр гишүүндээ хариуцлага тооцох эрх нь энэ 126 гишүүнд хадгалагдана гэсэн. Тэгэхээр нөгөө парламентын дархлаа гэж хэдий одоо хуулиндаа байхгүй ч гэсэн улсын хурлын гишүүн үгээ хэлэх, хуулиа хэлэлцэх, ард түмнийхээ илж төлөөлөгчөө хийж гүйцэтгэх энэ нөгөө бүрийн эрхэм буюу дархлаа нь болохоор хадгалагдж байна гэсэн энэ хуулиараа. Одоо ингээд 126 гишүүн дотроос нэр бүхий гишүүн алдаа гаргалаа гэж үзье л да. Өргөсөн тангараасаа нятсан байж болдшгүй гэж үзье. Ёс зүгөө авирлаа, сахилга батгүй хандаад, хуралдаа огт суухгүй, хууль хэлцэхгүй. Ингэж алдаа гаргасан тохиолдолд иргэн төвтөө буюу сонгогчоос өргөдөл өгнө гэсэн үг. За энэ гишүүн одоо ингээд би сонгосон чинь ерөөсөө хуралдаа ирэхгүй маа. Ёс зүйн алдаа гаргадах юм аа. Буруу үлгэр дуурайл үзүүлээд ах юм аа. Төрийн түвшээ хүн ийм байж болохгүй гэдэг нэг иргэн гомдол гаргана гэсэн үг. Тэр иргэн чинь сонгогч байхгүй. Олон улсад хэрэглэгддэг л зарчим гэсэн үг. Тэр сонгогч өргөдөл гаргаад улсын хурлын ёс зүйн дэд хороонд өгнө. Ёс зүйн дэд хороо тэр асуудлыг хэлэлцээд за энэ бол үндэслэлтэй байна. Үндэслэхүүн байна гэдэг шийдвэрээ ёс зүйн дэд хороо гаргана. Одоо энийгээ чуулганаар оруулъя гэдэг хоёр дахь шат хамтлагруу буюу улсын хурлын 126 гишүүн лүгээ одоо оруулж нээлттэйгээр ярилцсан. Хаалттай гэсэн горин байхгүй. Нээлттэйгээр. Ягаад тэгэхээр тэр тухайн гишүүн хилэмгдэж магадгүй. Улс төрийн золиосонд явж магадгүй. Асуудал үүсэж магадгүй. Би биенээсээ өв шонзон хаах. Тийм учраас нээлттэй асуудлаа тэр гишүүн олон нийтээр хилцүүлэх тэр их нээлттэй байж байна. Чуулганаар. Тий, чуулганаар. Тэгэхээр эн чинь улсын хурлын гишүүнийг эргүүлэн татна гэдэг энэ үндслэл чинь 126 гишүүндээ байна гэсэн үг энэ хуулийн төслөө. Ерөнхийлөгч зүгээр санаачилсан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд. Та бүхэн санаж байгаа бол энэ хуулийн төслийг анх сарын өмнө өргөн барихад ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өргөн барих үндсэн хуулийн эрх байхгүй гэж шүүмжлэл явсан шүү дээ. Одоо л улсын хурлын гишүүд нэр бүхий хуульч гишүүд бол үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ хуулийн төслийг өргөн баригдсан байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ юу вэ гэхээр одоо энэ хуулийн төслийг өргөн барихын тулд хууль зүйн яам, засгийн газрын хэрэглэх газрын хуульчид санал дүгнэлтээ өгчөж улсын хурлын тамгын газар бас хуулийн дагуу өргөн баригдсан байна уу гэдгийг нь харж иж хүлээж авдаг. Ингээд эхний нөгөө шүүмж одоо л байхгүй болсон. Үндсэн хуулийнхаа дагуу ерөнхийлөгч бол бүрийн эрхийнхээ хүрээнд энэ хууль санаач хэрэгтэй байна. Үндсэн хуулиар олгогдсон ерөнхийлөгчийн хууль санаачтай холбоотой бүрэн 12 эрх байна. Ингээд энэ шүүмжлэл бол одоо байхгүй болсон. Одоо л яг эрүүл мэтгэлцээ явж байна л да. За энэ хуулийн төсөл дээр чинь тэгвэл ерөнхийлөгч эрх мэдэл авах гээд байгаа юм шүү. Дургүй гишүүдээ татах гээд байгаа юм шүү гэж. Огтосоо тийм байхгүй. Ерөнхийлөгч юм байхаас үл хамааран энэ өргөдөл гомдол иргэн төвтөө буюу олон нийтийн дээр хяналтыг л оруулж ирж байгаа. 3.5 сая иргэн байна. Сонгогч 2 сая иргэний хяналт зөвхөн сонгоод орхидог биш. Сонгосны тэр амьдралын 4 жилийн хугацаа гэдэг чинь бас бидний нийгмийн эдийн засгийн амьдрал бас урт хугацаа үст. Энэ хугацаанд дунд тэр сонгосон сонгогч нь
сонгож илж төлөөлөгч нь болъё гэдээ үндсэн хууль дээр гараа тавьж байгаа тангар өргөсөн гишүүн нь тангараасаа нийцсэн асуудал болох юм бол тэр асуудлыг 126 гишүүн хилэлцээл шийдвэрлэн гэсэн. За энэ дээр бас нэг хардлага яваад байгаа тийм үндсэн хуулийн цэц улсын хурлын гишүүнийг игүүлэн татах гэдэг шүү дээ. Эрдэнэ маргааны таслах шаардлагагүй гэдэг. Парламентын арчлалт халдаад байна гэж үү? Үндсэн хуулийн цэц энэ санал санаачлагыг гаргаад улсын хурлын тангараасаа зөрчсөн байж магадгүй гэж энэ гишүүнийг татъя гэдэг тийм санал санаачлал гаргах эрх байхгүй. Энэ хуулийн төсөл тийм агуулга огт ороогүй байхгүй. Үндсэн хуулийн цэцийн тэр 9 гишүүн улсын хурлын гишүүнийг игүүлэн татахтай холбоотой энэ маргаанд ерөөсөө санал санаачлал гаргаж оролцохгүй. Иргэдэд боломж нь олж байгаа гэсэн. Хяналт иргэдээр л байгаа гэсэн. Одоо энэ ёслолтой холбоотой тодорхой залтууд их хурлын дүрм болон хууль байдаг тийм. Гэсэн атал өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ерөнхийлөгч нөгөө талаас ийм хуулийг илүү баталгаажуулах үүдээс хууль өргөн барьсан болов гэж харж байна. Жишээ нь одоо энэ цогцолтор гишүү ялцын хүртчихэд өнөөдөр энэ парламент сууж байгаа нь өөрөө бас нөхөө аргалуулж байгаа юм уу? Хоёр дахь асуудал нь улсын хурлын гишүүд өөрсдөө болохоор ёс зүйг та бүхэн одоо хуульчлах гэж байна гэдэг асуудлыг тавьж байгаа тийм. Гэтэл энэ ёс зүйг тодорхой тогтоол гаргаад 2021 оны улсын хурлын 105 дугаар тогтоол дээрээ улсын хурлын гишүүн хариуцлага алдах юм бол ёс зүйн алдаа гаргах юм бол хамгийн дээд хариуцлагын хэмжээнд цалингийн 20%-аар торгоол өнгөрдөг. Тэгэл боллоо. Төрийн албан хаагч гэдэг өнөөдөр 228 мянган төрийн албан хаагч байгаа тийм ээ. Улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албаны, төрийн үйлчлэгээний алба гэдэг ингээд 4 хуваагдчихдаг. Энэ дотроо төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчд ордог. Төрийн өндөр албан тушаалтан. Нөгөө 3 сегментэд хамаарч байгаа төрийн албанд ажиллаж байгаа 225 мянган иргэн болохоор ажлаас халагдах хүртэл цахилгаан арга хэмжээ авагддаг. Тий, захиргааны. Төрийн албаны ёс зүйн тухай хууль гэдэг 2023 оны тухай хууль бас байна. За ингээд улсын хурлын гишүүн энэ хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хуулийн өмнө хууль одоо хүн болгонд ялварлахгүйгээр ижил тэгш үйлчлэх ёстой гэдэг энэ зарчим бас нэг талаас алдагдаад байна шүү дээ. Тэгэхээр ингээд иргэд олон нийт энэ дээр шүүмжлэлтэй хандаад байгаа. Одоо та бүхэн товч хэлгээд сая төрийн тэргүүн баруун 5 аймагт ажиллалаа. Сая Налаах, Багнуур, Төв аймагт гэдэг нийтдээ нэг дунджаар 7000 орчим иргэдтэй уулзлаа. Төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа танилцуулгын хажуугаар энэ хуулийн төслийг иргэд бас асуусан. Ерөнхийлөгч товч танилцуулсан энэ хуулийнхаа үзэл баримт зарчмаа. Энэ 7000 иргэдтэй уулзж байхад тухайн тойргоо сонгогдсон улсын хурлын гишүүд бас төрийн тэргүүнд ажиллах үеэр хамт бас ажиллаж таарсан. Энэ үед нь болохоор энэ тэр 7000 иргэд буюу одоо орон нутагт амьдарч ажиллаж байгаа энэ иргэд энэ хуулийн төслийг явуулах ёстой шүү гэж бараг 2 гараа өргөж дэмжиж байгаа. Арчлан зарчмаараа энийг эсэргүүцэж болно. Та бүхэн эсэргүүцэж байгаа зүйл байна уу гэдгийг бас асууж байгаа юм. Нэгэн ч гараа өргөхгүй. Тэгэхээр энэ бас ингээ нийгмийн нөгөө нэг захиалга гэдэг байгаа нь энэ. Тэгэхээр нөгөө иргэд олон нийтийг энэ парламентд тавих хяналт нь ерөнхийлөгчд байгаа. Олон нийт иргэдийн олонхоос сонгогдсон төрийн тэргүүн учраас хоёр дахь асуудал дээр нь тайлбар тавиад нөгөө намын жагсаалтын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр эхнийхэн бол төрийн тэргүүн энэ улсын хурлын гишүүнийг игүүлэн татаад өөрөө санаачлаг гаргах гэдэг зүйл огтосоо байхгүй. Энийг бол улсын хурлын гишүүд бол мэтгийн дээдээр мэдж байгаа. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Улсын хурл дээр парламентын одоо мэтгэл зүйн зарчим явж байгаа. Энэ бол сайншаалт хэрэг. Хоёр дахь асуудал нь намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг намын дарган ч юм уу намын эрх барьж байгаа тэр дээд байгууллага татаад авах эрх мэдлийг өгөөд ялгамжтай хандаад байгаа ч гэдэг асуудал нь шүү дээ. За энэ дээр бол улсын хурлын гишүүд дөнгөж хилцүүлэг нь өчигдрэл эхэллээ шүү дээ. Энэ хуулийн төсөлд орсон энэ намын жагсаалттай холбоотой гишүүдийг байх шаардлагагүйг бол улсын хурлын гишүүд татаад авчиж болох байхгүй. Хасаа ичл болно. Засал сайжруулж болно. Огт байх шаардлагагүйг бол байж болно. Ерөнхийлөгч яагаад оруулсан юм бэ гэхээр бид нар өмнө нэг л удаа холимог тогтолцоогоор сонгуул явуулж ирсэн тийм ээ. Мажоритар, пропорционал гэдэг. Энэ удаа бас 2 туудаага явуулж байна. Одоо энэ удаа ингээд 126 гишүүн бүрдсэн 48 жагсаалтаар гарч ирсэн 78 нь болохоор мажоритар буюу тойрогоос гараад ирдэг. Үндсэн хуулинд мэдээж улсын хурлын гишүүн л гэж байгаа. Гэхдээ хариуцлагын гадна нам үлдэж болохгүй маа. Нөгөө намын жагсаалтаар орж ирсэн гишүүн хариуцлага алдаад өргөсөн дангараасаа ницаад асуудал үүсэхүүл тухайн гишүүнд хариуцлага тооцъё гэхээр нөгөө намын жагсаалтаар гаргаж ирсэн байна. Бид нар нөгөө сонгохдоо намыг л дугуулсан. Тэгээд тэр намыг дугуулсан чинь тэр нам нь хариуцлага алдахаар тэр жагсаалтаар орж ирсэн хүнд хариуцлага тооцох хэрэгтэй болно. Тэгэхээр нам нь улсын хурл тэр манай энэ гишүүн хариуцлага алдсан байна. Тэгэхээр улсын хурлаар хилцүүлээ гэл улсын хурлд байгаа бүлэг зөвлөлтөд өргөн бариад улсын хурлаар хилцүүлэх байхгүй. Улсын хурлын 126 гишүүн бас дахиад хилцсэн гэсэн. Яг нөгөө тойргоо сонгогдсонтой адилхан нээлттэй хилцээл энэ үндсэн хууль зөрчсөн байна, тангараг ниссэн байна гэдэг асуудлаа үндсэн хуулийн дагуу одоо
126 гишүүн өөрсдөө шийдэх байхгүй. А хэрвээ энэ 100 намын жагсаалтаар энэ гишүүдэд хариуцлага тооцох хэрэггүй. Нам хариуцлагаа гадна үлдчихье. Ингээ үлдээчээч. Ялгамжтай байдал байна гэж хараад байвал улсын хурлын гишүүд олонхороо шийдэх асуудал. Энийг хүчээр тулгаад энүүгээр нь батлах ёстой гэсэн тийм одоо байр суурь төрийн тэргүүнд байхгүй. Ерөн зүгээр ерөнхийлөгч рүү жоохон фокуслаж улс төржөөд энэ хуулийг гацаах нь үлдэг ийм зүйл ажиглагдаад байна л да. Анхнаасаа л одоо ерөнхийлөгчийн хуулийг одоо оруулж ирж байгаа гурван өөрсдөө ажлын хэсэг байгуулад өөрсдөө явж гэдэг ч юм уу ийм саналууд гараад шүү дээ. Энэ дээр та одоо парламентын засаглалтаа болоод 34-5 жилийн нүүрийг үзэж байна тийм ээ манай бас. За өнгөрсөн хугацаанд манай парламентын сэтгүүлчид маш сайн мэднэ. Парламент дээр хэрүүл маргаан элдв асуудал болдог улс төрчил хэрэгс хэтэрлээ гээл хуралдаа ордог байгаа чи асуудал хэлцдэг байгаа ч гэл шаардлагыг нийгэм тавьдаг парламентын сэтгүүлчид бид нар бас сэтгүүлчид араас нь хөөцөлдөөд гишүүдээс асуугаад явдаг байсан. Одоо өнөөдөр ингээд бид нар ёс зүг парламентаар анх удаа хилэлцээд хэвлэл мэдээллээрээ хилцүүлэг өрнүүлээд улс төрчид нь энэ дээр бас ингээд нэг юм эрүүл мэтгэлзээ өрнүүлээд явж байгаа нь маш дэвшилт зүйл. Анх удаа ёс зүг ярьж эхэлж штеп. Энэ бол одоо бид бүхний одоо хамгийн одоо олзуурах ёстой зүйл энэ бол. Төрийн тэргүүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд энэ хуулийг санаачлаас өөр аргагүй байсан. Яагаад тэгэхээр хоёр шалтгаан байна. Нэгт Монгол улсын төрийн тэргүүнийг нийт сонгогчд ард иргэд олонхороо сонгодог. Тэгэхээр парламентэд хэн хяналт тавих вэ гэхээр ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгч бас хяналт тавьж байна. Үндсэн хуулиар олгогдсон хууль санаачлал эрхэн байж байна. Тэгэхээр өнгөрсөн 34-5 жилийн хугацаанд ч юм уу засгийн газар эсвэл улсын хурлын гишүүд өөрсдөө энэ хуулийг санаачж болох байсан. Гэтэл өнөөдрийн хүртэл нэг ч хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлээгүй байгаа нь өнөөдөр зарим одоо ерөнхийлөгчд хамаатуулж энэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа энэ хүчин зүйлсээс харахад болохоор өөртөө хариуцлага тооцоогод хуулийн төслийг улсын хурлын гишүүд бол оруулаад ирэхгүй юм байна. Хүн юм хойно янз янзын алдаа гаргачих учраас би алдаа гарах үедээ ийм хариуцлага одоо хүлээе гэдэг хуулийн төслийг өргөн барихгүй гэдэг нь өнгөрсөн 30 жилийн хугацаанаас их тодорхой харагдлаа ш. Дээр нь гүйцэтгэх засаглал. Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихаар нөгөө их хурал дээр ажиллаа тайлагнадаг гүйцэтгэх засаглал хуулийн төслийг өргөн барихаар логикийн хувьд, зарчмын хувьд, улс төрийн хувьд ерөөсөй болохгүй байдаг байхгүй. Тийм болохоор өнгөрсөн 34-5 жилийн билээхэн жишээ бид нарт харуулдаг байгаа. Тэгэхээр ганц өргөн барих боломжтой субъект нь үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч ард түмний нийгмийн хүсээ шаардаад байгаа зүйлийг парламентод уламжлахаас өөр арга байхгүй. Гэхдээ тиймдээ ч одоо өнгөрсөн хугацаанд улсын хурал дээр ямар нэгэн одоо нийтийн эрх ашиг, улс орны эрх ашигын асуудал хөндөгдөхөөр ерөнхийлөгч хориг тавьдаг үстэй. Тэр хоригийг нь улсын хурал хүлээгээд авдаг. Ард түмэн бидний хяналт энэ парламент байх ёстой байна гэж үзэл энэ 1992 оны үндсэн хуулийг энэ одоо төрийн 3 институцийн эрх мэдлийн хуваарлтыг тэгж бодож тооцож хийсэн учраас л өнөөдөр явж байгаа. Зарим зүйл дээр эрцүү маргаантай байна гэдэг юм байна. Тухайлбал одоо их хурлын гишүүн гэмт хэрэг холбогдчиход шүүхөр шийдвэр эцэлэгдчихэд хахад энийг нь шүүхэн шийдвэрийг бол их хурл хилцэхгүй шүү дээ. Гэхдээ их хурлаар их хурлын гишүүнийг санал хураалтаар чөлөөлдөг. Энэ хоёр хоорондоо эрцүү маргаантай ингээд давхцаад харшлаад байна. Энэ зэргийг одоо тодорхой болохгүй байна гэдэг юм шүүмжлэл бас явж байгаа. Хэрэглээгийн асуултанд бас тодруулаад хэлэхэд зарим одоо туршлагатай маш сайн парламентын гишүүд өнөөдөр ерөнхий прокуророос улсын хурлын гишүүнийг игүүлэн татаж болдог хууль манад байгаа штэ гэдэг байдлаар ийм ойлголтын зөрүү гаргаад байлаа шүү. Та бүхэн сайн мэдж байгаа. Ерөнхий прокурор улсын хурлын гишүүнийг игүүлэн татдаг тийм хуулийн тогтолцоо байхгүй шүү. Төдөлзүүлдэг тийм ээ. Өнгөрсөн хугацаанд яа тэгэхээр прокурор дээр гэмт хэрэг үйлдсэн байна гэдэг яллах дүгнэлтийг үйлдэхийн тулд улсын хурл руу оруулж ирээд төдөлзүүлдэг шүү. Төдөлзүүлэх, игүүлэн татах гэдэг хоёр өөр ойлголтыг нэг юм шиг санаатай санамсруугаар өгөөд байгаад нь бас харамсаж байгаа. Гэхдээ энэ игүүлэн татах эрх мэдэл бол прокурорын байгууллагад огт байхгүй. За энэ хуулиараа бас цэцэд өгж байгаа юм бол огт байх. Санал оруулж ирдэг. Прокурор бол төдөлзүүлэх саналаа оруулж байгаа. Тэгэл улсын хурлын гишүүнээс төдөлзүүлээд нөгөө гэмт хэрэгээр нь шалгадаг, шүүхийн шийдвэр гаргадаг ийм тохиолдол өнгөрсөн парламентын хугацаанд байсан шүү дээ. Ийм юмыг одоо ялга салгаж ойлгож хэрэггүй. Улсын хурлын тухай хуулинд бас тийм зөрчил байгааг бас сая өчигдөр чуулган дээр тамгын дарга үйлсдэгэл дээр манай ажлын хэсгийн гишүүдээс бас тодорхой хэлсэн. Улсын хурлын тухай хуулиндаа үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хилцэх асуудал үүсчээд байгаа байхгүй. Тийм болохоор шүүхийн шийдвэр гарчаад байдаг. Хилцэх чадахгүй хилцэхээр үндсэн хууль зөрчил болчих гээд байдаг ийм асуудал. Тэгэхээр энийг нөгөө мэрэгжлийн хуульчид
тайлбарладаг учраас би та бүхэнд одоо ерөнхий мэдээлэл өгч байна. Одоо хуулийн мэтгэлцээ энэ дүүрнүүлээд яг тийм. Бас нэг ажлын албаны одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хуулийн төсөл дээр судлаач гэж орж байгаа нь одоо буруу юм аа гэдэг ийм зүйлээ одоо энэ дээр нэг тайлбарлаад өгвөл тийм ямар одоо орол хийхдээ ч гэсэн бас анх хэвлийнхэндээ хандаж хэлж байсан. Яг гоо танилцуулахдаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга гэдэг биш одоо хууль зүйн ухааны доктор гэдэг ч юм уу ингээд нэг танилцуулсан асуудлаас болоод бас нэг ойлголтын зураг гарч байгаа зүйл байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга гэдэг бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн буюу Монгол Улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчд зөвлөн туслах үүрэгтэй байна. Тэгэхээр ажлын хэсэг гарсан. Одоо жишээ нь би гэхэд зөвлөх хэвлэл мэдээлэл албаны даргын хувьд бас ажлын хэсэгт нь орсон гишүүн. Тэгэхээр бямж даргын хувьд бол ажлын хэсгийн гишүүн баггүй. Ажлын хэсгийн гишүүн, хуульч шүү. Мэргэжлийн учраас энэ 19 оны 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт дээр энэ бүхэн дээр ажиллаж байсан туршлагатай байна. Яг ажил үүргийнхээ хүрээнд аюулгүй зөвлөлийн ажлын албаны дарга туслан гүйцэтгэх үүрэгтэй яг тэр үүргээл одоо хэрэгжүүлж байгаа зүйл байна. Энэ дээр нэг ийм ойлголт эсвэл хувь хүн дээр хандсан юм хандлагын асуудал байгаа. Энэ дээр нэмээд хэлэхэд ажлын хэсэгч улсын хурлын гишүүч байд сэвэр одоо яг энэ парламентын мэтгэлцээний хэлбэрээр энэ хуулийн төсөлд явах ёстой. Хувь хүн лөө чиглэсэн субъектив хандлага эсвэл одоо тийм харилцааны хандлагын асуудлаас болоод энэ хуулийн төслийг өөр тийм асуудал руу ойлголтын зүрх рүү бас оруулж боломгүй байгаа. Харилцаа хандлагын асуудал. Ер нь бол одоо ажлын хэсэгт орохгүй ч гэдэг юм өөр хуралд орж болохгүй гэсэн тийм одоо ажил хөдөлмөрийн гэрэн дээр тийм хүн байдаг. Байхгүй. Орохыг хориглон гэсэн тийм зүйл зал байхгүй байгаа учраас өнөөдөр зүгээр хувь хүн дээр нь хандаж зарим нэг парламентын гишүүд хэлж байгаа. Байхгүй байсан бол тэр одоо ажлын хэсэгт одоо анхнаасаа орохгүй. Тэгэхээр энэ хуулийн төсөл нь зөвхөн одоо ийм явцуу ойлголтын хүрээнд явж байгаа зүйл биш байхгүй. Энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой парламентын дархлааг нэмэгдүүлэх, улс орны төрийн шийдвэр гаргаж байгаа энэ парламентын дархлааг нэмэх, нэр хүндийг нь одоо нийгэм өсгөх энэтэй холбоотой л хуулийн төсөл. Тэгэхээр дахиад бас нэг нөгөө ёстой асуудал оруулж ирж байгаа ажлын хэсгийн гишүүд нь өөрсдөө бас парламентын гишүүдтэй тийм дээрэнгүү байдлаар харьцаж байгаа юм шиг та ийм юм ярих ёстой ёсгүйг зааж ийн. Жишээлх юм бол яг тэр хуулийн төсөлтэй холбоогүй одоо өмнөх одоо үнэн худал мэдэгдэхгүй жишээг дурдж ийн. Энэ бол олон нийтэд жишээлбэл муухай харагдаад байгаа байхгүй юу? Яг ингээд ерөнхийлөгчийн институтээс шүүмжийг бол одоо 100% хүлээж авч байгаа юм шиг тийм. Энэ дээр бол харилцаа хандлагын асуудал биш. Энэ яг хуулийн мэтгэлцээ л өрнөх ёстой. Ажлын хэсгийн хувьд бол хуулийн төслөл танилцуулна. Парламентын гишүүдийн хоорондоо бас хэлцэх боломж хомсож байна. Одоо ийгдэх харьцах ёстой эсвэл их хурлын гишүүд л ганцхан загин зандрах ёстой. Та бүхэн байнгын орооны хурал дээр, чуулганы хуралдаан дээр ч гэсэн ингээд анзаарч байгаа тийм. Тэгэл ганц энэ парламент гишүүнтэй муухай харьцлал гэдэг байна шүү дээ. Манай гишүүд чинь. Тийм нэг тийм харилцаа хандлагын асуудал байгаад байгаа. Тэгэхээр шүүмжийг бол хаана хүлээж авч байгаа. Тэгэхээр бидний барьж байгаа зарчим төрийн тэргүүний байр суурь бол маш тодорхой. Энэ бол парламентыг сахилга баттай ёс зүйтэй байгаа ч хэрэгжих боломжгүй байгаа энэ хуулийн чинь процесс болгоод хуулийн төслийг өргөн барьж яана л гэдэг ийм зарчим. Энэ дээр хувь хүмүүсийн харилцаа хандлагын асуудлаас болоод хуулийн төслөөс гажуудах нь эргээд эн чинь улс орон тохиролтой асуудал байхгүй. Нийгэм нөгөөтэйгөр өөр зүйл шахаж шаардаад байдаг. Гэтэл бид нар 1 2 3 хүний харилцаа хандлагын асуудлыг тойроод байвал энэ нөгөө хуулийн төслөөс гажуудах ойлголтын зүрх улам холдох нэг юм эрсдэл байгаад байгаа. Тэгэхээр та бүхнийг одоо байнгын орон улсын хурлын чуулган дээр хэлцэж байхад энэ үе үеийн парламентээр байдаг асуудал улсын хурлын гишүүн одоо бүрийн эрхийн асуудал байна. Тэгэхээр ажлын хэсгийн хувьд бол маш хүндэтгэлтэй хандж байгаа. Шүүмжийг бол одоо хаанаас өглөөж авнаа.